Тимот дагалдуулалт хөтөлбөрийн амьдралын бат суурь цуврал номын танилцуулгын энэ дугаараар үр нөлөөтэй дагалдуулах зарчмуудын 2 дахь хэсгийг хүргэж байна. Өнөөдөр тантай сүнслэг эцэг их байханд буюу амьдралаараа холбогдох нь гэсэн сэдвийг хуваалцах болно. 2. Сүнслэг эцэг их байх нь. Амьдралаараа холбогдох нь. Хэн нэгэн хүн итгэгч болсон бол бид тухайн хүний сүнслэг эцэг их нь болдог. Эмзэг нэраа хүүхдүүдийн нэгэн адил сүнслэг хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэхэд чамгүй ирч хүч цаг хугацаа зарцуулахыг шаарддаг. Дагалдуулалт нь альва эцэг эхийн адил урт хугацаагаар амьдралаараа холбогдсон золиостойгоор зориулалт гаргахыг шаарддаг ажээ. Төгсгөлийг нь эхлээд харж чаддаг алсын хараатай хүмүүс энэхүү үйл явцын эцсийг үзэж чаддаг юм. Хүмүүс үр хүүхдээ зөв хүн болгон өсгөх итгэл найдварыг тээдэгтэй адил сүнслэг эцэг эхчүүд ч гэсэн сүнслэг хүүхдүүд буюу дагалдагчдаа цааш өсөн үрждэг Есүс Христэд итгэгч нэгэн болж төлөвшөхийг хүсдэг. Үлгэр жишээ сүнслэг эцэг эх болох Есүс өөрийн 12 дагалдагч нартаа зарцуулах ирч хүч цаг заваа өдөр хоногоор хэмжээгүй гэдгийг та бүү мартаарай. Харин үүрэг хариуцлага болоод нөхцөл байдалд нь тааруулсан юм. Жишээ нь тэр Петр Иохан хоёртой харилцсан адилгүй харьцдаг байсан. Иймээс сүнслэг эцэг эхийн хувьд таач гэсэн дагалдагчийнхаа зан чанарыг болоод сүнслэг хөгжлийн үйл явцыг нь давхар бодолцох хэрэгтэй. Няра багнаас өсвөр насны гээд Бурхны бүхий л хүүхдүүд харилцсан адилгүй байдаг учраас та дагалдагчийнхаа хөгжлийн ихэнх үед нь төвчээр зааж өсөж томорхын хэрээр арга барилаа тохируулан өөрчлөөрэй. Мөн үйл явц цааш өрнөхийн хэрээр тэднээс илүү их бие даасан байдлыг хүлээж харин таны зүгээс аль болох бага хяналт тавих нь чухал юм аа. Бид дагалдагчийн хөтөлбөр боловсруулад түүгээрээ эцэг эхийн хайр халамжийг орлуулах гээд байдаг талтай. Чухамдаа тусгай жор бүхий сургалтын хөтөлбөрөөр дамжуулан бусдын хэрэгцээ шаардлагыг хангана гэж үздэг. Гэвч ингэх боломжгүй. Учир нь тухайн хөгжлийн шатанд мэдээлэл үндсэн хэрэгцээ биш байдаг. Харин хайрын харилцаа нь хамгийн чухал юм аа. Шинэхэн Христэд итгэгчдийн хувьд сүнслэг эцэг эхтэйгээ чанартай сайн харилцаа тогтоох хэрэгцээ байдаг. Энэ бол Библи уншихтай адил сүнсний үндсэн хэрэгцээ гэдгийг санаарай. Хэрвээ ямар нэгэн сургалтын хөтөлбөр ашиглах аваас хянуур сонголт хийх нь зөв. Учир нь тухайн хөтөж итгэгчийг бичээс рүү хөтлөө зогсохгүй. Тэрхүү хөтөлбөрийн агуулга нь тэдний хэрэгцээ шаардлагыг нь бүрэн хангах ёстой байдаг. Хэрвээ энэхүү харилцааг зөв зохистой авч явахгүй бол шинэхэн итгэгчийн өсөлт хөгжлийн үйл явц удаашрах эрсдэлтэй. Магадгүй тэд бичвэрийг судлаад асуултуудад нь зөв хариулт өгч болохч итгэл үнэмшлийн бодит өсөлтийг бий болгож чадахгүйд хүрдэг. Жим Петерсон дагалдууллыг амьдралынхаа дадал болгох нь номоос. Тимот дагалдуулалт хөтөлбөрийн амьдралын бат суурь цуврал номын танилцуулгын 3 дахь дугаар танд хүрлээ. Бид өнөөдөр сүнслэг эцэг их байханд буюу амьдралаараа холбогдох тухай ярилцлаа. Дараагийн дугаараар бид нөхөн үржихгүй ба үржилт гэсэн сэдвээр тантай эргэн уулзах болно.